Хай манайхаа Нука байна. Шинэ хэмжлэгтэй тавтай морил. За би яг усанд орж гарч ирчээд нүрээ будах гэдэг чинь. Тэгээд та нартайгаа хамт нүрээ будаа гэж бодлоо. Яагаад гэвэл цагаан төрсөөрт явах гэж байгаа. Тэгээд бичлэгтэй хамт байгаарай. За би одоо болохоор хөмсгөнийхөө ер нь нөгөө жоох ургасан хэсгүүдийг хусах гад байж юм. Тэр тэрээс аваагүй, булгаадаггүй. Яагаад гэвэл миний зах өөрөө юусаа ингэж амар унжилттай байхгүй багасаа ч юм уу нэг жоох өөхтэй юм. Тийм болохоор тэрийгэ зулгаах юм бол бүр улам унцчдаг гэсэн. Энэ бүр ингэ батг гарцгаа ёо. Муухай маа. Энийг бараг хизээ авсан би бүр амар дээр үед бараг буцан дуусах байх үү яа. Тэгээд хальт нэг иймэрхүү нэг жоохон батганы сорогтой гэсэн үг байгаа байхгүй юу? Тэрэн дээр ингэж арчна. Тэгээд амар алтартай болоод байгаа. Тэр күүш. Би энэ күүшнийг аваад миний бүр амьдралдаа хэрэгжилсэн хамгийн гоё күүш юм байсан. Яг тэгвэл яг гоо тийм маш нэмгэн төрхөн зай бараг юуж авах байгааз би. Тэгээд ингэж хараана. Тэгэнгүүт ингээд тухайд ингээд амар хүнд ингээд гаргаад ингээд байгаа шиг санагддаг боловч жоохон байж харахаар амар гоё шингэн. Тэгэнгүүтээ удах тусмаа ингээд би ингээд юу ядах вэ? Байж байгаа л нэг хэдэн цагийн дараа нь ойл орохоор амар тос ялгарсан. Тэгэл хамаг ингээд нүүрнийх нь нөгөө кремэрэм тэр нөгөө кэшн нь урсан ч юм уу алга болсон байдаг байхгүй юу? Минийх ер нь тийм арьстай байхгүй юу? Би нэр эхлээд нарны тосоо түрхээд бэлдсэн байсан шүү. Би суурин дээр нь бол нарны тосол түрхэж тийм үү? Өөр юм түрхдэг. Тэгээ энэ дээр нь сайхан тогшиж ингэж крэмээ үлдээж агаад тэгээд тэгсэн чинь нөгөө хамгийн анхны удаа аваад ингээ айгу амар айгаа жоохон ингээ нилээн хөнгөн төрхсөн ахгүй юу? За бас амар өтгөн амар нөгөө зузаан ингээ бодсон юм шиг харагдчихгүй тэгээд айгаад хөнгөн төрхөд явж байгаа. Тэгээ баг 3-4 цагийн дараа тэр чинь амар наашаа цаашаа хөлөр цөмплөвдөг ажил хийж байгаа хгүй ингээ амар халуунд ингээ наашаа цаашаа гүгэл. Тэнгүүт чинь 0 ахаар бүр аим шиг болсон байдагс чинь тэр өдөр орсон чинь бүр амар гоё яг хэвээр үйжсэн заяа. Бүр яг хэвээр тэнгүүт нь би чинь бүр шоконд ороод тэгсэн чинь хараа өстой гоё удаан тогтдог нүний юм билээ. Наад би хөмсгөө ингээд тод будчихаараа амар овртой харагддаг заяа. Тэгээд ядчих би өөрөө хөмсгөө ингэж амар тод будах амар дуртай юм шиг байгаа юм бүр. Боджаал харахаар бүр амар тод болчихсон. Тэгээд хүн чинь өөрийгөө тод бодчихлаа энэ гэж мэддэггүй шүү дээ бараг. За одоо тэнгууд ингээд бодно. Танаас харагдаж байна уу яа. Би ингээд том толгой бүр ингээд нүрээ нааж бодохгүй л ерөөсөө чаддаггүй юм. Хүмүүс ч ингээд зүгээр нэг жижигхэн гэрэн бүдэрний толинд ингээд нүрээ бодчихдээ шүү дээ. Би ерөөсөө чаддаггүй заяа. Багаасаа нэг юм том толинд нүрээ нааж бодож сурсан. Яг баг ингээл болов. Амар одоо энийг дараа нь яа самнаад ингээд хараачдаг байхгүй. Хөмсгөө будах хамгийн дургүй яа тэгвэл хоёр хөмсг маань шал өөр тэгээд мөргөн байсан. Зассаар байгаа нарийнхан болгоцоод байгаа нэг заяа. Тэгээд засаад нарийнхан болгосон ч гэсэн хэлбэр нь олж чадаагүй. Болгочлоо заяа сая нэг самзаад яа одоо тэнгуут нэм тэн байгаа. Яг бүр цайвар биш энд нь байгаа. Энүүгээр ингээд суур тавин заяа. Суур тавин. Нүрээ бодож эхэлсэн цагаас л нүдэ бороор тэнтэж байгаа. Бараг өөр өнгийн тэн тавьжсэн тийм түүх байхгүй. Одоо харин ингээд жоохон гоё мейкапын хүмүүзээд гоё янз бүрээр нүрээ бодож үзхийсэн гэж боддог болчихсон байна. За одоо би сая энийг тавьчлаа. Тэнгүүтээ шууд нүдэндээ өрөхгүй заяа. Ингээ жоохон энийг жоохон бүдгөрүүлнэ. Тэгээд энэ нүднийхээ энэ төгсгөл хэсгээр ингээд энэ нэсних гоё шүү. Тэгтээ хамаагүй. За ингээд нэг жоохон төгсгөл хэсгээрээ жоохон тод болчихж байгаа. Нөгөө талыгаа бас
Би юусэн нөгөө тэнд өрөхгүй байгаа шүү ингээд бүдгрүүлээд байгаа шүү манайхаа. Би ингээд өөрөө бодож дуусны дараа миний гар бол үнэхээр амжилттай болсон байдаг. Харин дээрээ л амар тоглолт хийх юм шүү. За ингээд бодсон ингээд хичнээн ингээд том нүдтэй ийм байлгаж гисэн яг ингэж бодоод орох юм бол үнэхээр бүлцэн харагддаг заяа. Би тэгээд ингээд ийм бүлцэн бодолтой насаар ийлээ. Тэгээд маш сайн тарааж өгөх хэрэгтэй заяа. Дахиад энэ үрээр нэг орсон юм. Одоо би нэг хальт нэг юм те аст эндээс уусгаад заяа. Ингээд хамраа жоохон өндөрлөн. Тэгэнгүүт энэ доотлоос зурна. Энэ одоо яг зөв буруу мэдэхгүй би зүгээр л багаасаа ингээд өндөрлөө сурцаа болохоор тэгээд идэх. Ингэж хийдэг. Мэргэжлийн хүмүүс нь харуулж байгаа төгөл бодож байгаа гэхдээ яах вэ? Тэгээд надад ерөөсөө нэг ийм багс байдаг. Нэг ийм багс байдаг. Тэгээд нөгөө тэрийн бараг л ашигладаг юм дөө. Нүдний доотлол хийдэг гадны хэсэг чинь амар хоосон байгаа штэ. Тэнгүүд нь дахиад нөгөө энийг авч агаад юм дарих маань би бол нөгөө бусад үед бол 3-аараа зурчдیں۔ Тэг өнөөдөр бас камераа хүндлээд баг зэрэгэл дэжгүүл зоод хаан тийм гэхдээ энэ яг миний хүссэн шиг бол байж чадахгүй. Энүүгээрээ сайхан авч аваад уруугаараа урдлана. Би энэ урдлынхаа тэнийг юусоо ямар нэгэн багсаар тавьж чадахгүй. Тэгэл хурууны яг энэ гарын энэ хурууны энэ өндөр амар зөөлхөнд амар мэдрэгт байдаг болохоор хүмүүс ер нь иймэрхүү нарийн юм а яг энэ хурууныхаа өндгөр л хийдэг гэсэн. Тэг би яаж ч гэсэн багасаа л угаасаа тийм байсан шүү дээ. Яг энэ хуруугаараа л тэнгуудаа бусад хуруугаараа чадахгүй. Яг энэ хуруугаараа та нарс нэгдэг үү? За тэнгуудээ жоохон ингээд харж байгаа бэ. Үзүүр дээрээ жоохон шамтайлах чи. Тэгээ энэс гэж жоохон өндөр харагдуулчих. Энэ минийс бакер шиг. Энийг аваад энэ гүн борыг ерөөсөө оруулахгүйгээр яг энэ гурван өнгийг ингэж хавсан байна. Хавсраад тэнгүүтээ бас энэ дээр зохиод тэгээд энэ тэгээд энэ минь тэгээд нөгөө багсан дээр нь угаасаа байгаа тэр миний хуучин хэрэлд байсан ягаан юутай нийлээд тэгвэл харагдана. За ингэ болон энэ систем угаасаа бүтэн зун гаралцсан. Би тэнгуут нь бүх будгийн бүрийн ингээд тамусаа бодсон. Энэ бол хангалттай надад бол нүүр бол ерөнхийдөө ингэ дуусч байна. Гэхдээ контурт байгаа. Контурт байхаар нүүр амар шал өөр болно. Гэхдээ бүр юу өмсөж аваад болохгүй байна шүү. Одоо контророо дээгүүр мэгүүр нь биш заяа дотор нь харагдаж байна. Энэ сармосны төгсгөл. Гэлан хэсүүдээр нь тавьчихлаар уйгаад идэх байхгүй юу? Тачгаар арай өөр болчихж байгаа. Доод давхраа гэж зураад байгаа шүү дээ. Ийм бүтэг саналтай юм шиг өнгөөр наваад жоохон үдээ ингэн зав. Тэнгүүд энд нэг зураад тэргүй юм. Зураастай энийг ерөөсөө тод хийж болохгүй тийм болохоор маш бүдэг өнгөөр
ийм саанад байгаа. Тэнгүүд нь би энэ нэг бэж өнгөтэй саанаас нь доогоор тавь. Нэг хальт нэг хүн харахад ингээд нарны гэлт ч юм уу нэг ганц нэг саан ингээд гэлтонжтэй байвал гоё юм лээ. Тэгээд лад хуцаа өмсөд уулзъя даа гэхгүй бол бас цаг нэлээ явчлаа. Гармаар юм болтгоо шүү. За би гараад иж байна. Зүгээр юм хатаа өмсөөл дан хар хуцалчлаа. Төрсөдөр налж байгаа хүмүүстээ ингэж л яа штэ. Ингэж харна. Чи тэр. За бид гурийн хоол идэх ресторан энд байна. Гаднаас бол гоё харагддаг юм байна. Жахан төрсөдрөөрөө хоол идэх ресторанд ороод ирсэн. Дээрээс бүр явна гэсэн. Энэ охины чинь төрсөдөр шилээ. Андагийн төрсөдөр л юм шиг байгаа шүү дээ. Төрсөдрийн за сэтгэлээ хэлнэ. Миний тэндэл гоё. Одоо чи яг оруулчлаа ёо. Ингэж ингэ заажуулаа гэж. Гоё. Ингэж юм байна. За ингэж муухай ингэж мөр оруулах шүү анаа. Аим гоё газар ээ. Барилга дотор тэгээд шат юм гүүрсэг юм үсгээд би тэрнэн дээр сууж байгаа байхгүй юу? Би зураг алаагүй. Австрали бол вайнаар аяг байлгартай. Тэгээд Австрали вайнууд юу нэг гоё тийм чихэрлэг. Тэгсэн юмнасаа цаана бас чанан тийм амттай байдаг. За өнөөдөр ингээд найз хамт өдрөө гоё газар орж ирээд вайн уугаад гоё хоол идээд. Энэ дэлхийг нь би өөрөө ингэж боосон заа. Тэгснэ энэ Harry Potter газар харж байна. Энэ дотор доктоноос Harry Potter. Би нэг аим гоё өнгийн би аваад та. Цолгой биш яа. Дэгийг зөвхөн заруулсан аа. Цолгой биш ээ. Улаан байх үү? Тэгээс улаан байсан яхаа нэ сонсон гэж. Улаанштай найз байгаа. Нэр улаан юм шүү. Тийм гоё үгүй те нэг цолгой биш гэсэн чинь нэрээ цолгой биш юм шүү дээ. Бахамаас. Тэгвэл юм байна. Хэцүү мө. Тийш тоо босоо. Мэтэр газар. Өчигдөр амар хүн дүүс харагч. Би рамаас гэж байна. Harry Potter гэсэн. Тийм байж тээ. Гоо хийж надад. Бас Австрали улсад танилцж мэдсэн хөөрхөн хичээгүй найздаа өчигдөр өдрийн гал халуун мэдгүй урт наслагч удаан жагаарай. Таранхая ури тэгийн стигэр мөрөн гинтэй. Яа юм гоё өдрөө. Сэний кола хөөхөнтэй. Аха. Яа би нэг цуглаад идэж надад амар олон байдаг юм. Амар ихтэй. Царай. Хаалаа иж гарч ирээд яг энэ хэсгийн гудамжинд бүр амар гоё юм байна. Австралийн яг төв гудамжиндаа ер нь орно.
гадаа сууж ийн бид гурав яг гадаа хайчгаа мэдэхгүй. За одоо болохоор хаана ирсэн маа лээ? Опера хаус яаж ирсэн бэ? Опера хаус үүдээс хараад ингэж харагддаг. Одоо би таньд опера хаус харуулъя. Аян болохоор нөгөө гүүрэн Harbor Bridge. За энэ бол опера хаус ээ. За одоо опера хаус яг энд ирсэн. Зураг авахулдаг хэсэг байна. Ийшээ Harbor Bridge. Одоо миний хажуугаар усан хөцөлж байна. Ачааргаад юу н опера хаус яг үнэхээр гоё ээ. Зураг мураг авахулж тийм сууж байгаа гоё. Коктейльний газар ороод ирсэн байх байна. Одоо гоё энэ гадаа. Одоо таньд энэ өнцгөөс нь харуул. Наач агаад бүр амар гоё байна. Одоо яг тэр Harbor Bridge-ийн доогоор ингээд шаардлагатай. Нөгөө шарныг арай наа энэ амар дад орох шиг. Одоо юу зүгээр энийг авчи дөө. Оргон хөтэй цахилсан коллеж байна. Яа цахилсан мэт ээ. Бас чуудаа энэ коктейлгүй. Коктейл маань ирдгүй. Яг наач авч байгаа юу гараа. Тийм үү? Басэнда. За одоо бид гурав юу өндөрлөх гэж байна. Гадаа жоохон сэрүү орчлоо. Гэтэ бичлэг дуусгалаагүй шүү. Бичлэгтэй хамт байгаарэ. За бид гурав коктейл ууж дуусаад ийм гоё газар бургер идэх гээд ороод ирлээ. Бид хоёр ийм бургер захиалсан. Энэ миний дахиатай. Энэ тамас. Энэ фриматай. Жирийнхаа ойрхон байдаг Монгол хоолны газар хоол идэх гээд ирсэн байна. Дээсээ салаад байна. Шуур авсан. Би сая нөгөө нэг хоёрт яг нэг ажлын ярилцлаганд ороод тэгээ тэндээ ингээд 3 цаг ингээд тренинг хийсэн ахгүй юу. Тэгээ шууд авъя гээ. Тэгээ дээрээс нь хуучин ажлаас бас ажиллаад өгөөч, ажилдаа буцаад орооч гээд залхаад. Тэгээ би болохоор аль алинд нь бол нэг ажилламааргүй санагдчихж байгаа гэхгүй. Би бол кофе шопт ажилламаар байхгүй. За хоошороо хэд үзье. Тэ санам баст ингээ астрал. Гэрээсээ гараад Монгол хоолны газар ороод хоол идээл. Манай яг энд нэгсэн Монгол кафе хөөрхөн зохион байгуулалттай, хөөрхөн төвчлөлтэй. Тэгээд хүмүүс нь бас амар гоё харилцаатай юм байна. Хан газар хоолоо идэж дуусчаад тэгээд яг гэрийнхээ хажууд нэг юм гоё харуулъя. Нэг юм хэсэг байдаг хгүй юм гоё. Орой ирэхэд ч гоё, өглөө ирэхэд ч гоё тийм байдаг. За тэгээд өнөөдөр би яг юуны талаар бичлэг хийх гэж байгаа вэ гэхээр
миний Австралид ирээд ойлгосон зүйл бас ингээд шоконд орсон зүйл болон одоо Австралид ирэхээр сонирхож байгаа хүмүүстээ баг ч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгье гэж одоо өнөөдөр шон бичлэгийг эхлүүлж байгаа. За хамгийн эхлээд би яг Sydney Airport дээр буугаад хамгийн анх мэдрэгдсэн юм нь бол мэдээж цаг агаар нь маш халуун байсан. Тэгээ би яг зуны улиралд нь эд халуунаар нэрсэн. Тэнгүү тэрийгэ дагаад бүр ингээ амар халуун бөхчм намайг анх ирэхэд бүр 40 градустай байсан заяа бүр халуун. Тэгээд энтхийн 40 градус бол үнэхээр аимшигтай юм билий. Халуун бөхчм өөдөөс ингээд агаар үлээж байгаа штэ салхилж байгаа ш. Тэр нь бүртэл хүртэл халуун заяа. Тэгээд тэр нь бүр намайг амар шоконд оруулсан. Тэгээд би бүр зүгээр амар хөлрөөл бүр ингээ байн хөлсгойжоо. Тэгэл бүр анх ирсэн тэр зуны улиралтаа би огтхонч нүрээ бодхаа болсон. Яа тэгвэл гэрээс гараад нэг 2 минут алхасны дараа ингээ төлөнд харахаар л уулаа нүртэй. Тэгээд амар их ингээд хөлс гарсан заяа. Тэгэл хамаг бодог нь уурсан бүр үнэхээр муухай над чиг тийм халуун төлөрдөг хүн бол хэцүү юм байлээ. Тэгээ одоо тэр зун дусаад өвлөл болоод өвлийн дараах одоо хавар ерөнхийдөө болж байгаа болохоор хайрцангуй гайгүй байгаад байгаа. Тэгтэл одоо халуун ингэ болоод ирэхээр би адилхан л хөлрөөл ингээл явах гэж бодож байна. Тун гэх юм бол гүнээ хэлээд би Австралид ингээ амар өндөр хүлээлттэй ирсэн юм шиг үлээ. Тэгэхээр юмсан зав. Яа тэгвэл миний төсөөсөн шиг юусоо байгаагүй. Би ингээл баахан шар хүмүүс дунд орох юм байх. Англиар ингээд ярьсан тийм хүмүүс дунд орох юм байх та гэсэн чинь би зүгээр л баахан Азууд дунд орж ирсэн заяа. Бараг одоо хүртэл цагаан Австрал тийм хүмүүстэй бараг л таардгүй заяа. Дандаа л Аз хүмүүс эдээ тэгэл хятад солонгос хүмүүс маш их бүр Австралид. Тэнгүүдээ монголчууд бас нэлээд их юм билээ. Миний амьдарч байгаа энэ хэсгээр бол тэгээд за монгол хүмүүс маань бол тэгж хятад солонгосыг гүйцэтгэх хэмжээний их биш л дээ. Анхны сэтгэл гэх юм бол би нэг тийм Хонконгт ирсэн юм шиг санагдсан. Англиар ярьдаг хятадууд тунд ороод ирсэн байсан. Нэг тийм яг л нэг тийм Хонконг шиг тийм мэдрэмж өгсөн. Тэгээд жоохон сэтгэлээр унсан. Тэгээд би бодсон угаасаа Австралчан ер нь бол нэлийн сүүлд үүссэн. Тэгээд юм шин төв штэ. Тэгээд яг унган ингээд Австрал хүмүүс гэхээр бор хайртай хүмүүс идэм билээ заяа. Аборигенчүүд тэр хүмүүстэй бараг л тааралддаг заяа. Австралийг би хизээч метроогүй гэж хизээч мэдээгүй заяа. Төсөөлөөгүй. Бараг Монголоос бус орн л метротой байх гэж би боддог гэсэн чинь Австрал намайг анх ирэхэд метроогүй байсан заяа. Тэгтээ яг нэг ирээд нэг сар марын дараа метро баригдаж байгаа гэсэн шуум яваал яг шиг байсан. Метротой болсон билээ. Намайг ирэхэд ингээ метроогүй байсан. 8 сарын дотор ингээ метротой болчих юм уу? Арай дэндүү юм аа. Гэл би бас л ингээ Монголынхаа амар харьцуулаад явж байгаа байхгүй юу? Бүтээн байгуулалт, барилгын салбар гэдэг ч юм уу. Одоо юм зам тээвэр гэдэг ч юм уу. Энэ асуудал нь бол амар хурдан явдаг. Тэгэхээр хөгжсөн тийм бас газар юм билээ. Тэгэл бас айлын уулсаж явах атар хачаал. Сууж утсан чинь бас гоё илээ метронууд. Тэр хамгийн гайхас юм бол брийн тогтолцоо гэх юм уу? Одоо байрны түрээсч бай, цалинч бай. Бүх юм 7 хоногор байсан надад амар сонирс нэгтгэжээс ахгүй юу. Одоо байрны төлбөр нь бол Австрал бол дэлхийд бүр тэргүүлдэм байлээ шүү дээ. Би бол жишээлбэл одоо 1 өрөө байранд байдаг хгүй юу. Тэр 1 өрөө байранд болохоор 7 хоногийн 700-аар байдаг. 7 хоногор ингээд төлөгддөг заяа. Тэгэл арай гэж нэг цалингаа аваад түрээсээ төлөнгүүд дахиад дараагийн 7 хоногийн түрээс олчдаг заяа. Бараг нэг өөгөө л маргааш түрээс болдог. Цалинаас 7 хоногор буучгаар тэр нь амар гоё заяа. Өмнөх цалингаа бараг заримдаа ингээд амар гоё өөх юмнуудтай өгөөл үрж тусаг байхад дараагийн цалин буух мэдрэмж амар гоё юм байлаа шүү дээ. Монголд чинь бид нар чинь бүр дараагийн цалин хүртэл бас нэлээд чартаад шүү дээ. Бүсээ чангалал. Өртөн гэх юм бол байрны асуудал энд ингээд арай жоохон удацсан монголчууд 2-3 өрөө байр рейслээд тэнгуүтээ тэрнийхээ ингээд өрөөнүүдийн устдад рейслэж бас амьдардаг заяа дотор нь амар олуулаа нэг гэрт ингээд сайхан батж ингээл бас амьдардаг юм билээ. Миний харахад манай монголчууд айгүй тийм гоё цэвэрхэн гоё байрнуудад гоё амьдардаг заяа. Миний одоо нөгөө ажлын солонгосчууд хаа байлаа гэхэд манай гэрт ирээд бүр чи ямар амар цэвэрхэн амьдэрдیں۔ Та нар яаж амьдэрдیں ингээл халт зургийг харангуут ингээл сонин байранд ч юм уу амар сонин байшинд ч юм уу тийж амьдэрдэг. Тэгэхээр манай монголчууд бол амар гоё байранд цэвэрхэн ингээд ая тухтай амьдрахыг боддог бол бусад одоо Аз хүмүүс гэх юм уу монголчуудаас арай нэг өөр хямдхан байр хайдаг. Тэгээд гой сайхан нь хамаагүй гэдэг ч юм уу. Айл болохоор хямдхан тань гэж ингэж явд юм шиг байлээ. Австрал ингээд ирээд таалагдсан юм надаа хүнсний нөө сүлжээ дэлгүүрүүд манайхаар одоо номин энтер шиг заяа. Тэр дэлгүүрүүд амар таалагдсан. Одоо нэлээд олон салбартай миний үйлчлүүлдэг гэвэл коллеж байна. Хүнсний ингээд юмнууд ингээд төрлөөр маш их. Тэнгүүтээ ингээд машиндсан махны хэсэг, хэрчсэн махны хэсэг, мөхөл махны хэсэг, үхэр гахаа дахиад загас өнгөрөөний мах хөтлөөсөн. Ингээд хүнсний бүтээгдэхүүн дээр нь ингээд однууд байгаа захгүй юу. Тэгээд тэр однуудынх нь ингээд 2 будагдцсан ч юм уу 3 будагдцсан эсвэл 5 будагдцсан. Тэр болохоор нөгөө хүнсний эрүүлтний ахын байдлаа ингээд эрүүлт бус руугаа тэгж одолт юм байна л та. Тэгээд 5 одтой бол нилийн одоо эрүүл хүнсэндээ ордог ч юм уу тий 3 одтой бол дундаж гэдэг ч юм уу. Тэр нас надад нэлээд таалагдсан. Тэгэнгүүтээ ингээд бүх юмн дээр үйлдвэрлэсэн онцлог дуусах онсаар байдаг. Үүтээ
Одоо мах жишээлбэл өнөөдөр цавлагдсан маа штэ нэг хүмүүс 2 хоногийн дараа хугацаанд дуусгаар тавьчихдаг. Мах чиглэл бүх юм дээр л те хугацаанд дуусах төхөөд ч юм уу болоод ирэнгүүтээ ингээд амар хямдарчтай заяа 5 10% тэг бүр 50% болол ингээд хямдардаг заяа. Тэр нь амар гоё. За дараачихыг миний бүр ингээд амар шоконд оруулсан юм. Шүн ажиллаад харчаадсэн чинь миний урд бүр амар сонин амтан зүрдэг хгүй юу. Би одоо хүртэл юу яасан мэдгүй. Ямар ч байсан тэр бүдүүн урт сүлтэй юм саарл өнгийн тийм хулганыг бол хамаагүй том бараг л муур шиг хэмжээтэй том заяа. Тэгсэн амар урт юм гурвалжин юм урт унжсан сүлтэй яг нэг өмхөн өрөн шиг юм уу бисахгүй. Сошиал би ингээд анзаараад байсан чинь миний 90 тоннд үнэхээр амар амтан байсан заяа. Нөгөө эмгэн хүмүүс ингээд бороо орсны дараа амар гараад ирдэг заяа. Ингээд хан дээр наалтаал тэгэнгүүтээ ингэж байгаа л нэг мод руу ингээ хальт харчдаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр модноос бүр амар их сарсан байгаа хаа ингээ зүгтцсэн байсан заяа. Тэр бодохоор бүр амар аюултай биш л дээ тэд нар зүгээр л надад жоохон амар нэрээ би чинь гадаадд байгаа шүү дээ ингэж амтд нь ингээ надад дахин мэдрүүлдэг заяа. Тэгэхээр ингээ ер нь бол Австрали ирээд гайхсан юмнуудаар сайдууссан юм чинь одоо гоё зөвлөгөө маягийн юм уу гэж ирэхээс өмнө болж өгвөл бүх бүтэн биеийнхэн гоё шинжилгээнд ороод шүднүүдээс амжилуулээ. Тэр дараа шүд мүдч өвдөг шиг юм уу тийм тохиолдол гарвал тэгэл амар өндөр үнээр л ганцхан шүдэн янзлуулна гэсэн. Монголд бараг бүх шүдэн янзлуулах мөнгөөр энд ганц 2хан шүдэн янзлуулж магадгүй их өвдөд хамгийн их зовоодаг юмнуудаа эхэлж үзүүлээрээ маань ингээд амар их одоо групп дээр нь явж байгаа асуудал хатаг заяа. Энэ дээрээ одоо ямар нь яа тийм байгаа хатаг бүр амар их гард юм билээ. Хараад хахад миний эргэн тойрны хүмүүсээ бүгдэнд нь хатаг гарсан заяа. Монголоос ирэхээс өмнө хатаг яхаар гардыг тэр ийм тос юу ч гэдэг тэр мэрийгээ бэлдээ. Хатагны талаар ингээд урьдчилан сэргийлж болох ямар арга хэмжээ бидیں۔ Тэрийгээ бүгдээ судлаад мэдээ дээрээ. Гэтэ яг энд ингээд хатаг гарлаа гэхэд одоо гай томор момраагүйхан бол нөгөө өрхийн имлэгтээ үзүүлээл тэндээс амар сайн тийм тосмос тийм юм өгдөг гэсэн. Тэгтээ бас ихэн дээрээ бас хил усгүй хүмүүс чинь GP ороод тэрийг үзүүлэх бас нэг тийм хүсэлгүй бас байж болно шүү дээ. Тэгэхээр Монголоос юу нэмийг яг мэдхүүгээд тийм хатагны юм тосоо аваад ирүүл зүгээр юм шиг байлээ. Тэгэх юм бол Монголд байхад яг онгоцондоо суухаас нэг цаг магийн өмнө нэг над руу хүн залгаснаар манай аав ээж хоёр ингээд Австрали явж байгаамаа. Тэгээ чи ингээ яг тэр нислэгээр нь тийш явж байгаа ганцхан Монгол байна. Чамд ингээ ээж хоёроо даатгаад явуулчих болох уу? Хөвш настай хүмүүс юм аа гэдгсэн баггүй. Тэгээ би заа тэр өвөө моёртойгоо туслаа. Бид гурав ингээл хөөрхөн яваал шалганаар ингээл ороод шалгуулаад ингээ 6 чимдан багтай хүний 2 чимданд явах хэрэгтэй байхгүй. Миний 2 чимданыг түлхээд за энэ хоёр бол гайг байна. Энэ хоёрыг аваад гарч олно гэдэг. Эмээ хоёрын маань чимдаа үлдчихдэг байхгүй. Тэгсэн чинь энэ дотор юу байгаа гэл нөгөөдөл амар шалгаал. Монголын юм үндэсний снэк байгаа гэлдэг байхгүй. Тэр хоёрыг энэ байгаа гэж юусэн хэлээгүй заяа. Би мэдчихсэн л та хөвшин хүмүүс юм чинь хүр хөвгтдээ мэдээж ааруул эзгээ гэдэг ч юм уу одоо архитарс аваад ирж байгаа байх та гэж би бодсохгүй. Эмээ хоёр энэ бол нилээ их явцсан байсан. Гэхдээ бүр амар тийм их биш. Ер нь бол тэгтээ жоохон их тэгтэл миний төсөөсний бодвол дэжгүй л ах шиг байсан. Тэгээд чинь нөгөө хүмүүс нь ингээл бүгдийн задлал үзээл заяа. Тэгээ Монгол юм нөгөө нэг савлгаатай хоол молнуудыг хүртэл хурааж аваад нөгөө ааруул бүх юм хурааж аваад заяа. Тэгэл нөгөө хоёр чинь бүр ахиж гуугаад ядаж тэр нэг юм би нэг хүүхд ач нартай авчирсан тэр нэг өглөн ааруулыг аваад өгөөдгөө ч юм гэл. Тэгэл би ингээл очиод гуйл монгол нөгөөдөл чи яг яах гэдэг юм бэ? Тэгээд өглөн бараг чамааг ингээд торгож шүү хэлцээ. Тэнгүүд нь би айгаал за болио гэж. Дунаад бол хураалах чахаа юм би. Хураалахгүй бол энэ чинь айгүй виз мэдээ чинь туцлаа айгүй буцаач үл яах ингээл би тэгсэн чинь нөгөө хоёр чинь за тэгэл гасан чинь нөгөө өвөөгийн паспортыг аваад нэг юм дэр Канадад л баах юм бичээл заяа. Тэг харсан чинь бараг $6,700 торгоцсон байсан заяа. Бүх юм хураагаад авчиж штэ. Тэнгүүтээ дахиад $6,700 торгоцсон байсан заяа. Тэгээд төлөхгүй бол яа гэж бичсэн байсан. Тэгээд тэрэн дээр бас анхаараарэ хэл нааша хэрэгж байгаа бол үнэхээр амар ааруул эзгээ иддэг хүн л биш бол бити нэг авчрах гэж игээрээ. За тэгээд дараагийн асуулах юм бол юу энэ бүр юу юм хөөд байгаа юм яа. Тэгээд энд ингээ ирэхээс өмнө заяа байрныхаа асуудлыг шийдчихэд ирүүл зүгээр юм байлээ. Одоо байрныхаа гэдэг нөгөө хэрвээ айлын хажуу өрөөнд байх байгаа бол айлаа олох ч юм уу. Гарууд бол амар их гардаг заяа. Ерөөсөл энэ төр юу юуны тухайн төрөхгүй ингээд байх газар олчлоо гэд шууд нэг зар хараад тэрэндээ орох гэж бити шийдээ. Айлаа нэлээд судлаарай. Хэдэн хүн амьдтай, хэдэн хүүхэдтэй юм бэ? Тэгээд том өрөө ливингтэй ингээ хүн байгаа юу? Ер нь бол нэлээд сайн асуух хэрэгтэй юм билээ. Тэгэхээр коридорын төрөөр дамжиж явдаг ингээ өрөөнд орчих. Чиг хүмүүнд бол жоохон тухгүй юм шиг санагдсан. Тэгээд азар анх байсан аль маань болохоор шууд ингээ гэрээ хаалгаар ороод яг зүүн талд нь ямар ч айлын ингээ дундуур дамжих шаардлагагүй мастер өрөө байсан болохоор тэгээд дотор мастер өрөө дотор нь байлтай байсан болохоор надад их амар байсан. Дээрээс нь юу харах вэ гэхээр тэр амьдрах байртай чи одоо автобусны босоол тэгээд трейний буудал одоо метроч гэх юм уу тэрний хэр ойрхон юм бэ гэдэг судлаад хүмүүсний дэлгүүрүүд нь хэр ойрхон юм тэр мэргээ сан судлаад бас айлаа хайвал зүгээр юм байлээ. Чиг сургал хэрэгтэй юм одоо ингээ Монголоос ингээд амар шинээр худалдаж аваад ирээд идэм байлээ. Тэнгүүт тэр нь надад жоохон хэрэггүй санагцсан. Хэрвээ сурах гэж төлөвлөө
байхгүй юм Монгол авах гэж байгаа бол битээ тэгэрий. Энд ирээд угаасаа Apple Maple бүх юм гоё эндээсээ авчвал ядчил ингээд буцаалт хийх ч юм уу тиймэрхүү бол эндээ буцаад чинь дээрээс нь Австралийн залгуур нэг юм 3 ийм шонхгүй дайлыг 3 нарийнхан Монголоос авчирсан ихэнх юм ерөөсөө тэр залгуураараа таардаггүй. Эндээсээ авчвал хамаагүй дээ. Миний ээлжинд бол энд ирээд яг 1 сар доотл нь амьдрах мөнгө авч ирэх хэрэгтэй. Анх эрэхтэй визний нөхцөл нөгөө визний ингээд сонголт нэтэр хийгээд амар хэцүү болчих болохоор анханасаа эрэхтэй жоохон урт хугацаагаар виза аваад ирвэл зүгээр юм шиг санагдаж байгаа. Одоо бол одоо хэлний бэлтгэлээр нэмэх нь коллеж гэдэг ч юм уу, тэгээ хэлний бэлтгэлээр нэмэх нь магистр, мастер, дастер гэдэг ч юм уу. Анханасаа тэгээд жоохон тэд дээр нэмэх нь тэд мэд гэж тэгэж ирвэл зүгээр энд визний төлбөр амар өндөр болсон. Визний урамд даатгал нь амар өндөр. Дахиад сургуулийн төлбөр. Тийм болохоор анханасаа эрэхтэй жоохон урт хугацааны визтэй ирээрээ. Австралиг бүр амар гоё enjoy хийх юм бол хэлээсээ сураад тэгээд кофе энтер амар гоё бариста энтер хийгээд сурчаарай, кофе гоё арт март хийгээд сурчаарай. Тэгээд өөр хумс энтер хийгээд сурчвал бүр энэ таавал ингээд хүний дор гэхгүй өөрөө гоё ажил хийх боломж бас байна. Усан цэлээд сураад ирээрээ. Энд бүр ингээд тийм гавьруу туранхайч гэдэг юм уу тарган хүн амар ховор заяа. Эмэгтэйчүүд амар гоё биетэй. Тэнгүүд энд ирсэн Аз эмэгтэйчүүд нь хүртэл нөгөө гоё биетэй эмэгтэйчүүдэд дуурайгаад гэдэг ч юм уу бас амар фитнес хэрэгжилдэг амар гоё биетэй. Би болохоор ингээд турах гэж ингээд фитнес мэд рүү явахаар ингээд тэнд бараг турах гэж явж байгаа хүмүүс бараг байхгүй заяа. Дандаа бүгдээр ингээд эрүүл амьдралын хэм маяг амар сонгоцсон. Энэ нь бол байнга амар хүнтэй 24 цаг идэг заяа. Миний хэлдэг юм энд ирээд нөгөө багш энтер аваад явъя гэхээр бол угаасаа амар өмтэй. Тийм болохоор Монголдоо ингээд хэрэгээр төлөвлөөд виза хүлээж байгаа ч юм уу те 1 2 3 сар юу хийх үгээ явж байгаа хүмүүс байх юм бол фитнест яваад шаваад Монголд бол хамаагүй хүнд байгаах. Бол энэ гой сураад төхөөрөмжүүдээ мэддэг болоод ирвэл Монголоос ирэхдээ фитнесийн багш аваад тэр багшаараа хитэн энэ дасгалууд дээр нь яаж зөв хийх вэ? Яаж зөв амьсгалах вэ? Тэрийгээ сураад ирдэг гэж бүр амар харамсдаг. Тэгээд ирсэн өдрөө шууд бараа захиалаарэ, утасны дугаартай эхлээд болоорой. Шууд банкны картаа захиалаарэ, Swile number захиалаарэ. Ирсэн даруйдаа шууд одоо эрэгтэйчүүд гэх юм бол цагаан картны сургалт гэж байгаа. Энд ажил хийх эрхтэй тийм барилга дээр ажиллах эрхтэй тийм цагаан картаа аваарай. Өөр эмэгтэйчүүд гэх юм бол одоо тэр нөгөө алкогол зардаг газар ажиллах эрхийн тэр RSA-гээд үнэмлэхээ аваарай. Энд дээр удаа фото ID карт гэдэг үнэмлэх байгаа тэрийг аваарай. Ирээд шууд хийх юмдаа за маргааш гэж битүүр сошиаллаар яад үл энэ тийм юмнууд амар удаж ирдэг заяа. Яриагаа лин үргээд дуусчихъя. Тэгээд марцан саас юм байвал бас өргөжлүүлээд хэлнэ. Бай. Орчноо жоохон харуулъя.